Мөнгө олсон. Ажтай хүү 2000 төгрөг боллоо. Энд ирээд ийм юм болно гэдгийг мэдгүй яах вэ? Ер нь бол хүссэн. Магадгүй чи эхлэхгүй байсан бол би эхлүүлэх байсан байх. Зяасан мэцхан уу. Их өдөр ийгүйш нэ. Нүсмэс. За би сувлалд ирсэн байгаа. Хүүгээ өхнөөс нь гаргахтаад тэгээ 5 хоног сувлалд ирсэн байгаа. Тэгээд өдөр ирээд эмчтэй үзүүлээд эмчилгээнд ороод ингэж тэгж явсаар байгаа. Бичлэг хийх хэмжээгүй. Нэг хоноод босоод ирсэн. Хүсмэс яасан юм бэ би. Харцаагаал. Тэгээд хүүхдээсээ хоол, нөхрөөсөө хоол хонох юугүй юм бэ? Өглөөнийхөө цайндаа орчоод тэгээд сувлал болохоор өвөө минь ирэх үед юм байна. Тэгээд намайг эмчилгээндээ өдөр 11 гээд ороод ир гэсэн тэгээд тэрнээс өмнө гадаа жоох сэлгэн гарт юм. Юу юм нийтдээ би. Тэгээд нүрээ шүтэмэ цэвэрлж чадхарыг даа. Ханы юм болтой. Модтой. Юу надлаарчсан явчихдаг. Шилэвч. Тара модтой. Сайсны модны хаяад ч юм модон дээр сочд юм уу? Тинтин модны алдсан. Тэрчсэн. Гадаа шууж иргээл нохоо цаал. Гой намгүй юм. Ганцаараа байх нэг бодлын гоё ч юм шиг, нэг бодлын удгартай ч юм шиг. Гэтэ ер нь ингээд эмхтэй хүн ч гэлтгүү дээ. Ер нь ямар ч хүн өөртөө бас нэг ганцаараа байх боломж орчин бүртэл хэрэгтэй юм шиг. Хэрэгтэй юм шиг байна. Заримдаа угаасаа ганцаараа баймар санагдаад. Тэнмэр санагдаад. За нэг гадаа нэг 20 минут суугаад орж. 11 хашуулъя. Эмчилгээнд орчоод үдээс хойш. За юм хийндээ ном уншин. Би бас нэг юу эхлүүлсэн. Уран зохиолын ном эхлүүлсэн. Вангийн нулимс гээд. Тэгэл тэрийг уншаал дотор нь ороод. Тэгэл би чинь да. Тэгээ жоох болоход. Засныг юм шарж байгаа ч юм яасан гоо. Яс хүний стресстэй ядаргаа төлөвлөсөн юм. Нөгөө яраа хөхд. Тархины даалгавар нэлттэй хөхд. Усны холдогнох юм уу? Уггүй л юм цасны чихрах чимээ сонсох усаа хүсээ. Тийм л. Хит мод руугаас орж ирэх гайг бол нөгөө төчсгөөд болоо болж байна. Бисэл халах таад. Ой, мөнгө олсон. Ажтай хүү 2000 төгрөг боллоо.
ямар гоё юм бэ шууж иргээл. За нэг сайхан ортансгаа аваад. Уушгаа дүртэл цэвэр агаар амсгалаад. Оридо. Юу ингээд нүдэнд хүү маань харагдаад ямар хэцүү юм бэ? Тэнцэнэ гэнэ гоё. Намаатай бидний дорчиж. Харцаад. Тэгээд мэдөө. Өнөөдөр тэгтээ айгуу гоё сайхан байна. Өчтөр айгуу хүүтэй цанхаар харсан ч юм уу зад салхинд найгаад ирээд стархаас айгаад гарч. Тэс өөрөөхөн бодлоохон гарна. Ой ногоо мэдсэн гоё. Зэм төрт битээ. Газар яаж болохоор хөөрхөө сайгаад штэ. Тэстэ гоё л. За өглөөний агарлал дүүсээ орчиж байгаа. Намаш. Сүүлэлт өдрүүд маань үргэлжилсээр байна. Тэгээд бангийн нэлмэс зохиолтойгоо найдаж нөхөрлөд явж байна. Ихэнх талд нь оруулчихсан байгаа. Тэгээд зохиолоос хамгийн их таалагдсан өчүүхэн хэсгийг та бүхэнтэйгээ хуваалцмаар санагдлаа. Тэгээд зохиолын маань гол дүрүүлэх улс ордын залуу Германд ажиллаж амьдарч сурч байгаад найз хүнтэйгээ Монголдо ирдэг. Тэгээд ирээд төд бодлохгүй нэгэн компанид ажилд ордог. Тэгээд ажлынх нь нэгэн бүсгүй өглөө сайхан гэх юм ихтэй улс ордод маань дурлаад хайртай болдог. Тэгээд нэг орой гэртээ авчираад нэг үйл явдал болдог. Тэгээд ямар үйл явдал болохыг хамтдаа харцгаая. 13 дугаар бүлэг. Сүүлчийн удаа. Бүхэл шөнөжин ганцаараа даар сууж, уйлж сууснаа мэдвч жухам хідэн цагт унтснаа санахгүй байлаа. Хоёр нүд нь хуурайшин аргана. Нүд нь бүлцийн хавцсан нь толинд хараагүй ч таамаглаж болохоор. Орны хажуугийн тавиур дээр хлаа шөнөжин шатаж дуусаад урссан тосон суурнаасаа давж тавиурын давцан дээр товхон зарцжээ. Ягаан цагаан өнгө холилдон барьцалсан энэ лааны тос бадамлан байсан зүр сэтгэлийнхэн гэрэл бүхэж гагцхүү асаж байсан юм гэдгийг нотлох дурсамжтай нь яг адилхан санагдлаа. Тасалгаанд нэвч шингэсэн тамхины ох өрөөнөөс нь ханхлах дарсны хонсон ихэн үнэртэй холилдон дотрыг нь муухай ургуулсанд бие хүчлэн байж салхивчаа нэхээр бослоо. Өрөөний хөөшгийг хоёр тийш яртал нарны хурц гэрэл шүнжин орсон цасан дээр ойж хорсож аргасан нүдийг нь сохлох шахам гэлбсэнд хоёр алгаараа нүрээ дарж байгаад нэвэл орчны гэрэлд нүд нь баг багаар тасаж байв. Хүйтэн агаар салхивч нэгтүүдэд өөдөөс нь цориулан чиглэг хүйтэн өнөр хамраар нь орж биеийг нь бүхэлдэн эзэмсэнд хамаг биеийнх нь шараас сэврийн босож ингрээс нэхлэн хоёр гарынх нь арьсан биржиж эхэллээ. Хэдийгээр салхинд даарч байгаа ч нүцгэн биедээ хувцс өмсгийг төдийлөн ярсангүй. Тэртээ доор улсаагийн машин өчигдөр үдэш ирж зогссон яг тэр байрандаа байхаагаад сөөм хээрийн цаснд бүтэн дарагдсан харагдана. Түүний тухай бодох гэдэг зүрх сэтгэлийг нь хүйтэн мэсээр сийжиж байгаа мэт болжээ. Өглөө сайхан орлуугаа эргэн очоод орны хатвч налан сууж тамхи асан гүнзгий гихч нь хоёр сорсонд дотор нь эвгүр хянцтай болов. Тэрээр тамхиа унтраалгүй тавиур дээрх үнсний сав төвшүүлэн тавиад хүнжлөөрөө бие хагас гучсан болж эргэн суулаа. Өнгөрсөн шөнө улсаагийн хэлсэн үг одоо хэрэн сонсогдох шиг. Би бодохгүйгээр юу ч хийдэггүй. Чи маш сайн өсгүй, сайхан жимхтэй. Үннийг хэлэхэд чамайг эзэмдэх гэсэн миний хүсэл туйлдаа хүрч байгаа ч энэ зүгээр биеийн хүсэл. Ойлгож байна уу? Чи бид хоёр унтна, секси. Тэгээд л боллоо. Магадгүй дахиад хэд удаа унтна. Гэхдээ юу ч өөрчлөгдөхгүй. Надад бас чамд сэтгэлийн хүсэл хэрэгтэй. Би хайртай хүнээ хуурч чадах юм бол чамаагч гэсэн хуурахгүй гэсэн баталгаа байхгүй. Чи надад таалагдж байгаа. Би нуухгүй.
Гэхдээ энэ 2 өдрийн настай сэтгэл хөдлөл харин би 2 жилийн дурсамжтай тэр хүнийг арай ингэж болохгүй гэж имэж байна. Чи адилхан эмэгтэй хүн учраас ойлго. Би чамайг ч гэсэн хуурал ямар мэдрэмж төрөх вэ? Чи намайг бусдаас өөр гэж хайрласан бол өөрийг нь мэдрэх хэрэгтэй. Би жаахан хүүхэд биш ээ. Энд ирээд ийм юм болно гэдгийг мэдлгүй яах вэ? Ер нь бол хүссэн. Магадгүй чи эхлээгүй байсан бол би эхлүүлэх байсан байх. Гэхдээ л болохгүй. Намайг уучлаарай. Ойр орчмын ганц нэг зүйлийг зэгцэлж дахин хідэн хором өнгөрсөн ч хонх дуурсангүй. Гинэт зогдулсан энэ бүхэн хоосон горлог болохыг ухаарав. Тэрээр угаалгын өрөөндөө буцан ороод урдын адлаар нуугдсгийн цонхоор доош хартал улсаагийн машин зогсож байсан газар засгүй шахам харлаж тэндээс урсах нулимсны орон мэт 2 хар зураас тахиралцан хөвөрч зам руу орон ууссан байлаа. Чи яагаад улсааг орж ирнэ гэж бодов вэ? Нэгэнт өөр хүнд хайртайг нь мэдсээр байж тэнийг амтан чамайг хизээж хайрлахгүй хүнийг хэмээн өөртөө сонсогдохоор чанга хэлэхэд гацрыг нь дагах нулимс мөрийг нь дагах ус хоёр яг нэг хэмнэлээр урсаж байваа гэж. Таны эсгээс улсаагийн мань гаргасан шийдвэр улсаагийн хийсэн зүйл нь миний сэтгэлд маш их хүрсэн. Тэгээ улсаа маань нэгдүгээр тайртай бүсгүйгээ хуурахыг хүсээгүй, хоёрдугаарт өглөө сайхан өөрийг нь бас хуурахыг хүсээгүй учир нь юм бол энэ харилцаа цаашаа явахгүй хойлоо энийг эхлүүлээд яах юм бэ гэдэг тэр зүйлийг хэлж байгаа тийм. Тэгээд магадгүй энэ яг тэр өглөө сайхны хүснээр ингээд үйлчлээ явсан бол яах вэсэн бол гэдэг зүйлийг бас би яг их бодсон байхгүй. Тэгээд ер нь бол ингээд гэр бүл салгал, гэр бүл хуурал дараар тавил гэх зүйлүүд маань яг л нэг юм богинохон цаг хугацаа үйл явц процессээс үүдээ тэрийг зөв шийдэж чадахгүй, шийдвэр гаргаж чадахгүй явсаар агаад тэрэндээ амжираад асуудлыг улам хөндрүүлээд идэв юм уу та гэдэг зүйлийг бас уншиж байхдаа бодож байсан. Тэгээ хүн ер нь эрэгтэй ч вэ, эмэгтэй ч вэ хайртай дуртай гээд тэ энэ цаашдаа хамт амьдрна, тэгээ бүх насаараа амьдрнаа гэд амьдралаа холбосон бол одоо хайртай хүнийхээ өмнө ч тэр өөрийнхөө өмнө ч тэр хариуцлагаа үүрээд тэр амлалтандаа хүрэх бас хэрэгтэй байдаг. Тэгээд улсаа маань өөрөө ч гэсэн хэлсэн. Надад хүсэл байна. Гэтэ би чадахгүй нэ уучлаарай гэдэг зүйлийг хэлсэн. Хүний хүсэл хязгааргүй гэдэг те. Түүнтэй адилхан хүн ямар ч зүйлийг хүсэж магадгүй. Тэр дотроос нь юу ч хүсэж ийж магадгүй те хүнийг. Гэхдээ тэрийг болох уу, болохгүй юу гэдгийг ялгаж салгадаг тэр ухамсар бас байх хэрэгтэй юм шиг те. Тэрийгээ бас болохгүй зүйлдээ болохгүй нэ одоо ингээд зогсоё гэдэг тэр шийдвэрийг гаргах тэр ухамсар чадвартай байх хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээд энэ зохиолоос одоо маш их одоо энэ хэсэг маш их таалагдсан. Тэгээд цаашдаа юу болж өрнөж юу болж хуурахыг мэдэхгүй тэгээд зохиолоос үргэлжлүүлээд уншиндаа. Тэгээд сувлын хэдэн өдрүүд маань тэгээд зохиолтойгоо сайхан нөхөрлөө ийхүү өрнөж байна да. 신호 그림이 Тэгээд сувлалд өнгөрүүлсэн өдрүүд маань гайхалтай байж өнгөрлөө. Тэгээд өөртөө гаргасан цаг хугацаа маань үр дүндээ байсан гэдэгт итгэлтэй байгаа. Тэгээд энэ хугацаанд бас өнгөрсөн өдрүүдээ өөрийгөө дүгнээд, ирэх өдрүүдээ төлөвлөөд, тэгээд ганцаараа ингээд бодоод бясалгаад, тэгээд сайхан амраад гоё цагуудыг өнгөрүүлөө. Тэгээд сувлалт маань бас өөрийгөө гоё сувлуулаа. Тэгээ би эмигээ илүүлээд бас тааламжтай байлаа. Тэгээд сайхан амралт болж өнгөрлөө. Тэгээд бас явах боломжоор хангасан нөхөртөө хүүхдээ маань харж өгсөн аав ээжтэй маш их баярлаа. Тэгээд одоо ирэх өдрүүдийг стэйж хүчтэйгээр үр бүтээлтэйгээр сайхан сурсан, хийж бүтээсэн 2022 оноос нэрээ зүгээр байя гэтэл тултал нь хэрэглэе да. Оныг бол зүгээр. Тэгээд маш их баярлаа.
сайхан өдрүүд байлаа. Тэгээ одоо нөхөр ирж авна. Орой хүүхдтэйгээ уулзсан маш гоё вэ. Тэгээд хамтайсан та нартаас баярлалаа. We all need a team. That's Dad, did you get out of that way? That's right. Yeah, the gap. The clear. Oh, Dad. It's all 6 minutes. I'm not too long. Oh, Dad. 어.